За кино сэтгэл засал контентын маань дараагийн дугаар бэлэн боллоо. Өнөөдөр би та бүхэндээ Pixar Animation-ы Soul гэдэг нэртэй, монголоор орчуулах юм бол сэтгэл сүнс гэдэг нэртэй хүүхэлдэйн киноор дамжуулан сэтгэл зүйн анализ хийх гэж байна. За Pixar-ын Soul кино анх харахад хүүхдэд зориулагдсан мэт санагдаж болох ч үнэн хэрэгтээ энэ нь хүний сэтгэл зүй, өөрийн мөн чанар, амьдралын утга учирыг гүнзгий судалсан бүтээл юм. Киноны гол дүр болох Joe Gardner бол дунд насны жаз хөгжимчин. Тэрээр өөрийн амьдралын утга учир нь мэрэгжлийн хөгжимчин болох гэж итгэдэг. Энэ үзэл бодол нь сэтгэл судлалын үүднээс харах юм бол монолит өөрийн үнэлэмж буюу өөрийн үн цэнэ зөвхөн нэг ажил үүрэг юм уу аль эсвэл амьдралынхаа нэг зорилготой холбож тодорхойлдог энэ ойлголттой холбогддог. Мэдрэл судлалын шинжлэх ухаан талаас бидний тарих яаж ажилдаг вэ гэхээр бидэнд анхдагч гормын сүлжээ буюу англиар default mode network гэсэн ийм сүлжээ байдаг. За энэ нь яадаг вэ гэхээр бид байнга ирээдүг төсөөлж бодит бус хийсвэр төсөөллийн үр дүнд бидний сэтгэл хөдлөл үн цэн өгч байдгийг илэрхийлдэг. За үүнтэй холбоотойгоор гол дүр болох Жогийн тарих болон бид бүгдийн тарих мөн адил ирээдүйдээ байнга санаа зовж what next буюу үргэлж дараагийн зүйлсийг хөөж ар араас нь завгүй амьдардаг. Одоо цагтаа бүрэн төвлөрч чаддаггүй. Аз жаргалыг яг одоо биш харин ирээдүйд оршдог гэж төсөөлдөг байгаа. Харин киноны үйл явдал гинтийн эргэлтээр өрнөж Жо нас барч 22 хэмээх нэртэй сүнстэй уулзрах үед нэгэн сэтгэл зүйн үннийг ойлгодог. Жо буцаж амьдраад эцэст нь мөрөөдлөө биелүүлж, мөрөөдлийн жааз тоглолтоо тавьж, алдартай нэр хүндтэй болж бусдад хүлээн зөвшөөрөгдөж чаддаг. Харин сонирхолтой нь үүний дараа түнд асар хоосон мэдрэмж төрдөг. Яагаад тэгж байна вэ? Яг энэ кино шиг амьдрал дээр маш олон хүмүүс дэлхийн нэр алдартай одууд хүсэн мөрөөдсөн мөрөөдөл амжилтандаа хүрч чадсан ч харамсалтай дараа нь яг энэ хоосон мэдрэмжийг мэдрээд арх тамхи мансууруулах бодисонд ороод бүр амьдралаас өрүүлж амиа хорлсон одуудын тухай бид бишгүүтэл олон сонсож байсан. Зөвхөн сонсоод зогсохгүй бид өөрсдийн амьдралд ч гэсэн яг үүнтэй төстэй мэдрэмжийг тодорхой хэмжээнд амьдралдаа мэдэрч үтсэн байдаг. Тийм биш гэж үү? Энэ үзэгдлийг сэтгэл судлалд хүрхүүн төөрөгдөл буюу arrival fallacy гэж нэрлэдэг. Энэхүү ойлголтыг эерэг сэтгэл судлалын судлаач Tal Ben-Shahar гэдэг хүн анх дэвшүүлсэн байдаг бөгөөд тэрээр үүнийг хүн удаан хугацаанд аливаа зүйлийг хүссэн хүлээлттэйгээр тэмүүлж харин дараа нь зорилгодоо хүрсний дараа сэтгэл дундуур урам хугарлын төлөвт ордог гэж тодорхойлсон байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр бидний тархины допамин ялгаруулах системтэй холбоотой. Бид альва нэг зорилгын төлөө тэмүүлэх үед бидэнд хүчтэй өндөр сэтгэл хөдлөлийн мэдрэмж допамин маань өгдөг бөгөөд яг зорилгодоо хүрсний дараа тухайн мөчид энэ баяр хөөр маш хурдан сарнин алга болдог байна. Энэхүү допамин даврын огцом уналтаас олж хүнд ийхүү хүчтэй хоосон мэдрэмж төрж болдог байх нэ. 22 дугаартай бяцхан хөөрхөн сүнсний дүрээр дамжуулан бид энэхүү оршихуйн сэтгэл зүйн хямрал буюу existential crisis та сонсч л байсан бах энэ тухай олж харж болно киноноос. 22 гэдэг сүнс нь яадаг дүрвэ гэхээр тэрээр дэлхийд төрхөөс ихэд айдаг. Тиймээс хизээж энэ дэлхийд мэдлэхгүй тулд бүхий л аргаар хэрэглэн цухтааж байгаа маш хөөрхөн дүр юм. Өөрөөр хэлбэл энэхүү дүр маань амьдрахыг хүсэхгүй байгаа юм. Учир нь тэр өөрийгөө хэн болох, ямар үн цэнтэй вэ гэдгээ мөн энэ дэлхийд ер нь би яах гэж амьдрах гэж байгаа юм бэ гэдгээ мэдэхгүйгээс болоод энэ тодорхой бус байдалд маш ихээр зовж шаналж буй байдлыг харуулдаг. Бид бас заримдаа амьдралын тодорхой хүнд хэцүү үеүүдэд би ер нь яг яах гэж амьдраад байгаа юм бэ? Амьдралд ямар ч утга алга гэж бодогдох энэ оршихуй хямралд үе бас орох тохиолдол байдаг. Тааж бас магадгүй ийм байдалд орж байсан баха. Үүнийг алдарт сэтгэл судлаач Виктор Франкл хэлэхдээ оршихуйн түгшүүр гэж тодорхойлсон байдаг. Энэ нь амьдрал
утга учиргүй байх вэ гэсэн хүний дотоод айдсыг илэрхийлдэг. Гэвч хамгийн сонирхолтой нь 22 хэмээх сүнсний амьдрах хүсэл, энэхүү сэрэл мэдрэмж нь яаж сэрдэг вэ гэхээр түүний ажил, карьераа олох, эсвэл хэн юу чаддгаа олох мөчөд биш. Харин ердөө л маш энгийн амьдралын өчүүхэн зүйлүүдээс амьдралын таашаал, амьдралын мэдрэмжүүдийг авах үед илэрдэг байгаа. Жишээ нь зүгээр л гудамжинд хямдхан амттай бясалгаг нь халуунаараа хайсан пицца гараараа бариад асгаж гоожуулаад идэх үед, аль эсвэл намрын налгаар нэг өдөр нарны гэрлийн завсраар модны навчис унахыг зүгээр л ажиглах. Зүгээр л гадаа гараад ганцаараа алхаад бүтэн амьсгал авч маш гоё тайван мэдрэх үед энэ 5 мэдрэхүүгээрээ одоо цагтаа амьд байх мэдрэмж, энэ л энгийн мэдрэмж дээрээс тэрээр амьдрах хүслээ олдог. Энэ нь сүүлийн үед их дэлгэрээд байгаа mindfulness гэх анхаарал төвлөрлөн дээр суурилсан танин мэдхүн шинжлэх ухаанаар батлагддаг бөгөөд Harvard, Yale их сургуулийн хийсэн судалгаан дээр хүмүүс хамгийн аз жаргалтай байдаг мөч нь хизээвэ гэж судалсан байл та. Энэ нь юу гэж гарсан бэ гэхээр амжилттай байх үедээ биш, харин одоо цагтаа бүрэн төвлөрж байх үедээ хүн хамгийн аз жаргалтай байдаг гэж тогтооджээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр энгийнээр би дахин хэлэхэд хүмүүсийн аз жаргалтай байдал нь тэдний амжилтаас бус, харин тухайн амьдралынхаа агшин мөч бүрт одоо цагтаа хэрхэн бүрэн дүүрэн оршиж мэдэрч байх үед хамгийн өндөр байдаг гэдгийг энэхүү маш хөөрхөн хүүхэлдэйн киноор дамжуулан гайхалтай харуулсан юм. Энэхүү киног хүн бүр өөрийнхөөрөө маш гоёор мэдэрч үзэх боломжтой бөгөөд хэрэв та хараахан энэ киног үзээгүй байгаа бол танч бас үзхийг санал болгомоор байна. За тэгээд эцэст нь киноны гол дүр болох Joey маань гинтийн ухаарлын үгсээр энэхүү дугаараа өндөрлөе гэж бодож байна. Магадгүй тааж бас өөрийн амьдралын гол дүр тул энэхүү ухаарлаас нэгийг бодож нөгөөг тунгаагаарэ гэж хүсэж байна. Магадгүй амьдрал гэдэг агуу зүйл хийх, өөрийгөө баталж, нотлох, төсөөлийн аз жаргал руугаа насаараа хөөцөлдөж явах тухай биш байж болох юм. Харин ердөө л зүгээр л амьдрах. Тийм ээ, та буруу сонсоогүй, зүгээр л амьдрах тухай байж болох юм. Тэр нь юу гэсэн үг вэ гэвэл хинтээж өөрийгөө харьцуулалгүйгээр хэний ч стандарт шаардлагад хүрэх гэж хичээлгүй. Зүгээр л амьдралын өчүүхэн зүйлсийг анзаарч, одоо цагтаа бүрэн оршиж, амьдралын мэдрэмжийг мэдэрч, алдаж, онож, хүмүүстэй нөхөрлөж, хайрлаж, уучлж, инэрч, хийж, бүтээж, тэндээсээ баяр баясгалыг мэдрэх тухай байж болох юм аа. Эцэст нь алга ташлтын төлөө бос, албан тушаалын төлөө бос, харин амьдралын мэдрэмжийн төлөө утга учиртай амьдрах. Төгсөв.